Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Хүнсний ногоо бидэнд хэрэгтэй юу? Энэ сэдвээр өнөөдөр багштайгаа хамтран ярилцгаая. Нэгдүгээрт нь хүнсний зарим ногоотой танилцах. Хоёрдугаарт нь өнгө хэлбэр хэмжээг мэдэх. Гуравдугаарт нь хүний биед ямар ашиг тустай талаар ярилцах. Дөрөвдүгээрт нь хүнсний ногоог ялгалгүй хэрэглэдэг болоход энэ сургалтын маань зорилго оршиж байна. Гаралтай сонсцоорой. Энэ ямар ногоо вэ хүүхдүүд вэ? Маш сайн байна. Энэ бол байцаа. Байцаанд маань кальц, витамин С, B1, 2, А, Е зэрэг маш олон төрлийн амин дэмээр баялаг ийм хүнсний ногоо юм байна. Амин дэм гэдэг маань хүний биед хамгийн их хэрэгцээтэй хоол тэжээл нь болдог байна шүү дээ. Байцаа маань хоол боловсруулах эргэтэн системийн үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг гинэ. Энэ нь юу гэсэн үг юм болоо? Байцааг тогтмол сайн идэвэл одоо гэдэс өвдөх өвчлөөс биднийг урьдчилан сэргийлж чаддаг ач тустай хүнсний ногоо байх нэ. Энэ бол манжин. Манжин маань С амин дэм, кальцийн агуулмж нь асар өндөр юм хүнсний ногоо байх нэ. Энэ манжин маань ясны сэргэжилтээс сэргийлдэг маш чухал үүрэгтэй хүнсний ногоо гинэ. Тэгэхээр энэ манжингаа тогтмол сайн идэвэл бидний хөл гар яс сайжраад гэмтэж бэртгэхээс сэргийлдэг байх нэ. Энэ ямар ногоо вэ хүүхдүүд ээ? Зүйтэй. Энэ бол төмс. Төмсний 70% нь ус байдаг гин шүү хүүхдүүд ээ. Тийм болохоор ходоод гидсний үйл ажиллагааны идэвхтэй үйл ажиллагааг дэмждэг гинэ. Гэхдээ хүүхдүүд ээ төмсийг шарж, хуурж идэхээсээ илүүгээр жигнэж идэвэл хүнд хамгийн их ач тусаа өгдөг байх нэ. Энэ ямар ногоо вэ? Тийм ээ, энэ бол луван. Луванд А амин дэм хамгийн их байдаг. Луванг тогтмол сайн идчихвэл хүүхдүүд та нарыг минь өндөр болгоход их сайн нөлөөлдөг гин. Мөн нүдний харааг сайжруулахад чухал үүрэгтэй хүнсний ногоо байдаг байна. Мөн луванг түүхийгээр нь идэж болдог цөөхөн хитгэн хүнсний ногооны нэг гинэ. Тийм учраас хүүхдүүдээ аав ээжээрээ лувангийнхаа шүүсийн шахуулаад шүүсийн уугаад ууж байгаарай. Энэ бол сонгин. Сонгинд мөн л маш олон төрлийн А, Б, С, Д гэх мэт маш олон төрлийн амин дэмүүд байдаг байна. Сонгин нь гаднаас хүний биед орж ирж байгаа элдв нян бактерийг устгадаг ийм ид шидтэй хүнсний ногоо юм байна хүүхдүүдээ. Тэгэхээр та нар хоолныхоо сонгиныг ялгаж хаялгүйгээр тогтмол сайн идж байгаарай. Биед нь орж ирсэн охир муухай нян бактерийг энэ сонгин маань бүгдийг нь устгадаг байна. Энэ ямар ногоо вэ хүүхдүүд ээ? Харалтайсаа хараарай. Маш зүйтэй. Энэ бол саримс. Саримс нь хүний дархлааг дэмжиж ханиад томоо гарахад маш чухал үүрэг гүйцэтгэдэг хүнсний ногоо юм байна. Мөн аливаа халдварны тусгаас урьдчилан сэргийлж чаддаг ийм асар тустай хүнсний ногоо байна. Тэгэхээр хүүхдүүдээ хоолндоо саримсыг тогтмол хэрэглэж байгаарай. Энэ ямар ногоо вэ?
багш нь энэ ногооны талаар та нарт дэлгэрэнгүй тайлбарлаж өгье. Энэ бол цагаангаа. Цагаангаа нь нян вирусын эсрэг хамгийн хүчтэй үйлчилдэг, дархлааг хамгийн сайн дэмжиж чаддаг хүнсний ногоо юм байна. Тэгэхээр цагаангаа хоол хүнсэндээ тогтмол хэрэглэснээр бид гаднаас аливаа нэгэн ням бактери үүсгэгдсэн өвчин тусгаас урьдчилан сэргийлэхээс гадна хэрвээ өвчин тохиолдолд эмчлэхэд хэрэглэж болдог хүнсний ногоо юм байна. Тогтмол сайн хэрэглэснээр хүний дархлааг дэмждэг хэн. Хүний биеийн дархлаа сайн байх тусам хүн ямарваа нэгэн өвчнөөр өвчлөгдөггүй байх нэ. Хүүхдүүдээ амин дэмтэй хүнсний ногоогоо тогтмол ялгалгүй идэж байгаарай. Амжилт хүсье хүүхдүүдээ.